дээр. Би бас нэг малын зах төссөн хүүхэд, бас хурдмаар унжсэн хүүхэд тийм ээ. Тийм учраас бол одоо ингээд эсвэл яг энэ цаашдаа бол энэ хаврын морины уралдаан эсвэл одоо хятадын наадам болох уу? Өвөр Монголын наадам болох уу? Гэдэг асуудал шүү дээ. Энэ морины уралдаан, энэ морин спортын энэ юу чинь өв соёл чинь өнөөдөр ЮНЕСКОд бүртгэгдсэн Монголын ард түмний өв соёл шүү дээ. Бид нар чинь өв соёлыг тэжээгч, өв соёлыг тэгж ард түмэн байхгүй. За тийм учраас бид нар өсөөгөө 5 сарын 1-ээс 11 сарын 1-ний хоорондох засгийн газрын хугацаа тогтоосон тогтоол өндөр хүчингүй болж байгаа учраас эндээ дахиад зохицуулалт хэрэгтэй. Зохицуултгүй орчих болохгүй. Тийм учраас тийм учраас өвлөө уралдаан гэж байхгүй гэж шүү дээ. Хаврын уралдаан гэж байхгүй гэж шүү дээ. Тийм учраас бид нар ямар ч байсан шинээр нэгэн тодоо зохицуултгүй орчих болохгүй. Хэдийгээр аймаг орон нутаг өөрсдөө шийдэх боловч бид нар хугацаа, хүүхдийн нас, уралдах зай, энэ зохион байгуулалт хамгийн гол нь тэр уралдаан бүгдээр зохион байгуулалттай. Тэр уралдаан бүхнийг өнөөдөр зохион байгуулж байгаа хүмүүс нь өөрөө хариуцлага үлдээдэг. Бүр эрүүгийн хуулиар хариуцлага үлдээдэг одоо энэ зохицуулалт орё. Энэ бол өмнө одоо байгаа одоо нөгөө хяналтгүй тийм эзэн бэг нь тодорхойгүй хэн зохион байгуулж байгаа юм хулгайн уралдаануудаас болж байгаа одоо эрсдлүүдийг одоо ил тод болох ийм л хариуцлага тооцож байгаа тогтолцоолоор нэвтрүүлж яана гэдэг чинь ийм